Сайн байцгаана өрх мөндөд үзэгчдээ улс орны эдийн засаг санхүүгийн тогтвортой байдал олон хүчин зүйлсээс хамаардагч иргэдийн оролцоо чухал байдаг. Мэдээлэл сайн тулгуурласан санхүүгийн шийдвэр гаргах чадвартай, боловсралтай хэрэглэгчид санхүүгийн тогтвортой байдал чухал нөлөө үзүүлээ зогсохгүй. За санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудын ашигтай ажиллахад шууд нөлөөлдөг юм а. За иргэдийн санхүүгийн боловсрал зориулсан боломж сонголт нэвтрүүлгийн анхны дугаар танд хүрч байна. За улс орны эдийн засаг болоод айл өрхийн санхүү тогтвортой байх гол нөхцөл нь инфляцаас хамаардаг. Тэгвэл инфляц гэдэг үг та бидний чихэнд хэдийн хоногшиж за мэддэг юм шиг болсон боловч яг инфляц гэж юу вэ гэсэн асуултанд олон хүн бүдэрдэг. Инфляц гот инфляцна одоо бараа бүтээгдэхүүн өвн өсөөл те гадаадаас одоо энэ аппарат өвн нэмэгдэл дотоодоос юм хийх хоолч одоо манах те. Тэгэл одоо энэ даатмны амжилт одоо ингээл модал те эдийн засаг одоо мотхыг инфляц гэх үү гэж бодож байна. Үстэй мэдхгүй сайн хариулт өгдөг. Бүтээгдэхүүний үн юу н өсөөд байна гэж хүмүүс яриад байна. Яг бараа бүтээгдэхүүн худалдан авч өрхийнхээ одоо өдөр тутмын хэрэглээнд авч байгаа бүтээгдэхүүний үнийн өсөлт юу н таны яг амьдралд хэр байдлаар нөлөөлж байна? Төлөвлөдөг яа гэдэг чи авж байгаа өдрийн талах юм мэдээд байгаа юм чи тэгэл тэрнээс ахвал юм болгоно юм гэж юм шүү. Та хэдэн жил талбайдаа зураг авч байна? За нэг 10 жил болж байна да. Анх ер нь зураг авч эхэлж байхад зургийг ер нь хэдэн төгрөгөөр авчаа. Одоо ер нь нэг зураг авахлахад ямар үнэтэй байгаа вэ? Одоо бол нэг 2000 төгрөгөөр л авч байна. Нөгөө стандарт хэмжээтэй зураг. Юу анх гарч явах ч одоо 1000 төгрөг байсан юм уу? 500 ч байсан юм тэр айцаасан. 10 жилийн өмнө үү? Тий. 500 төгрөгийн үнэтэй л байсан. Зургийн ажил чинь бас бага хэмжээний хэмжээнийх багассан. Одоо хүн болгон өөрсдөө зураг дарддаг болсон. Ер нь бол бас тиймэрхүү л байна. За инфляц гэдэг маань өөрөө тухайн зах зээл дээр байгаа бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс шалтгаалаад бараа бүтээгдэхүүн үн нэмэгдэх, хүмүүсийн авж байгаа цалин өөрөө тодорхой тэр үнийг худалдаа авах чадвар айгүй бага байхыг хэлж байгаа. За яг одоогийн нөхцөл байдалд монголчуудын хувьд болохоор яг худалдаа авах чадвар юм байдал айгүй муудаж байгаа. Хүмүүсийн авж исэн хуучин үед бол 250,000-аас 350,000 төгрөгийн сэлэг авдаг хүн бол талхаа болыг 500 төгрөгөөр 600 төгрөгийг авч болдог байсан бол одоо энэ маань бараг 2.5 3 дахин нэмээд байдаг. Цалин ихтэл тэр шигээ 3 4 дахин нэмэгдсэн билүү гэдэг бас асуулт гарч ирж байгаа. Тэгээд тэрнтэй холбоотойгоор инфляц их байна гэдэг маань хүмүүс өөрөө худалдаа авах чадвартай их холбоотой гэж ойлгож байна. Одоо жишээлбэл одоо будаа их чинь одоо 2 дахиад өсчихлээ шүү дээ. Будааны энэ дээр л 2400-ээс авч шүү дээ одоо. 2200 байсан ба. Зэрэгээрээ бүтээгдэхүүний үн өслөө гэхэд таны одоо орлого ер нь ямар хөө байдлаар өөрчлөгдөж байна? Инфляцаад агаад нэмэгдэж чадчихна уу? Нэмэгдэхгүй байх шүү бид нар ч одоо би л ихтэй одоо юу нэг групптэй хүн тэгэл группийн мөнгө төгрөг нэмэгдэж байхгүй. Инфляцийг тодорхойлдог бараа бүтээгдэхүүн дундаа за хүнсний бараа бүтээгдэхүүн бол гол жин эзэлдэг. За хүнсний бараа бүтээгдэхүүн дундаа махны үн олвол инфляцийг хүргэх гол шалтгаан өнгөрсөн жилүүдэд босоор ирсэн. Тэгвэл үзэгч та бүхэнд махны үнийн одоо өсөлт өнгөрсөн жилүүдэд ямар байсан? За одоо ямар байгааг дараах байдлаар энгийнээр хүргье. За өхрийн мах ямар үнэтэй вэ гэхдээ? Өхрийн сул мах 9500, 9500 зорчин та. Ястай мах нь ямар вэ? 8500 зорчин. Тэгэхээр 1750 төгрөгөнд та надад өхрийн цул мах өгөхгүй юу? За. За үзэгчдээ тэгэхээр энэ бол 1750 төгрөг. 2004 онд өхрийн цул мах 1 кг-ын дунджаар 1750 төгрөг байж. Харин 5 жилийн дараа буюу 2009 онд өхрийн цул мах үнэ нь бол 2 дахин нэмэгдэж 3500 төгрөгт хүрсэн байгаа. Харин 10 жилийн дараа буюу 2015 онд өнөөдөр махны үнэ дунджаар 1 кг цул мах бол 9500 төгрөгөөр хэмжигдэж байна. Тэгвэл 10 жилийн өмнөх 1 кг махны үнээр өнөөдөр бид хэдэн грамм мах авахыг одоо харъя. За баярлалаа. Тэгэхээр өнөөдөр 1750 төгрөгөнд бид 200 г л өхрийн мах худалдан авч чадчихвэн. Тэгэхээр 10 жилийн өмнөхөөс бол мах өнөөдөр бараг 5 дахин одоо өссөн үзүүлэлттэй байгааг энгийн жишээгээр танд хүргэлээ.
Үнийн өсөлтийн хурдаас хамаарч нэг оронтой тооноос гэтрээгүй бол мөлхөө буюу аажим, хоёр оронтой тоогоор илэрхийлэгдэж байвал цогой буюу хурдтай, хоёроос дээш оронтой тоогоор илэрхийлэгдэж байвал гипер буюу хит хурдтай инфляц гэж нэрлэдэг. Манай улсын хувьд 1992-оос 1996 онуудад инфляцийн түвшин хамгийн өндөр байсан. Инфляцийн түвшин 1992 онд 325.5% хүрсэн нь гипер инфляцийн жишээ юм а. Энэ үед манай улсын нийгмийн эдийн засгийн шилжилтийн үе байсан төдийгүй дэлхийн зах зээл дээр хүнсний бараа бүтээгдэхүүний үн өснө нь инфляцийг хэд хурдлуулахад хүргэсэн гол шалтгаан байсан юм а. Мөн 1996 онд инфляцийн түвшин 44.6% хүрч байсан нь манай улсын өндөр инфляцтай жилүүдийн нэг байсан. Харин инфляцийн түвшин 2002 онд 1.6% хүрсэн нь Монгол улсын эдийн засгийн шилжилт эхэлсэн 1991 оноос хойш хамгийн бага түвшин байсан. Сүүлийн 10 жилд инфляц дунджаар 11.3%-аар өссөн байна. Харин энэ оны 2 дугаар сарын эцсийн байдлаар инфляц 9.3%-тай гарчээ. Инфляц гэдэг нь таны худалдаж авч байгаа бараа бүтээгдэхүүн үйлчилгээний хэлбэр хэмжээ, чанар хэвээрээ боловч үнэ нь өсч мөнгө чанараа алдаж байгааг хэлж байгаамаа. 90 оноос өмнө 9 төгрөгийн үнэтэй байснаас үүдэж та бидний 9-ийн тос гэж нэрлэгдсэн ургамлын тос өнөөдөр 3500 төгрөгт хүрч өснө нь инфляцийн хамгийн энгийн жишээ юм а. Инфляц гэж яриад байгаа зүйл маань Төв банк, Монгол улсын Төв банкны болон бусад дэлхийн орнуудын зорж байгаа гол зорилт нь ерөөсөө бодит орлогыг хамгаалах зорилттой гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл за танай хүүхэд энэ жил нэг хувц авахар боллоо тий тэр нь 200 мянган төгрөгийн өртөгтэй гэхэд дараа жил тухайн бараа бүтээгдэхүүний үн 300 мянга болоо өссөн байхад таны яг бодит орлого буюу цалинжин өсөөгүй байх юм бол нэг өсөндөө энийг тодорхой хэмжээнд үнийн өсөлтөд тухайн таны худалдаж авах гэж байгаа бараа өртөж байна гэж ойлгож болно. Инфляц нь дунд болон дундаас доош орлоготой өрхийн хувьд хүндээр тусдаг. Учир нь инфляцид өндөр нөлөөлөл бүхий хүнсний бүтээгдэхүүний хэрэглээ дунд болон дундаас доош өрхийн хувьд нийт зардлынх нь 70-аас 90% эзэлдэг бол өндөр орлоготой өрхийн хувьд нийт зардлынх нь ердөө 1-ээс 5% эзэлдэг байна. Иймээс инфляцийн нөлөөлөл өндөр орлоготой өрхийн хувьд харьцангуй бага буюу бараг мэдэгдэхгүй өнгөрдөг гэж хэлж болох юм а. Иймээс иргэдийн бодит худалдан авалтыг хамгаалах нь чухал юм а. За бүгдээрээ өнөөдрийн хичээлээр үнийн тогтворжилтын талаар ярилцах болно. Европын Төв банкны удирдах зөвлөлийн тодорхойлсноор үнийн тогтворжилт гэдэг нь еврогоор худалдаа хийдэг орнуудын хэрэглээний үнийн индексийн өсөлт жилээс жил 2%-аас доогуур байхыг хэлнэ гэсэн байдаг. Уучлаарай. Та энийг арай энгийнээр тайлбарлаж өгөхгүй юу? За тэгвэл бүгдээрээ үнийг дэлгүүртэй сагстай зүйрлэж үзье. Дотор нь талах, улаан лойл, сүү, гутал, компьютер гэх мэт төрөл бүрийн хүнс болон бараа бүтээгдэхүүн байгаа гэж бодъё. Эдгээр сагсан дотор байгаа бараа бүтээгдэхүүний үнийг тогтмол хийнаж, жилийн үнийн өсөлтийг тооцож боддог юм. Зарим ховорхон тохиолдолд үн буурах үзэгдэл гардаг. Үндсэндээ үнийн өсөлт нь 2%-аас бага гарсан бол үнийн тогтворжилт гэж зүйл бий болдог. Одоо ойлгомжтой юу? За тэгвэл дахиад эхнээс нь эхлэе. Биднэрт яагаад мөнгө гэдэг зүйл байдаг юм бэ? Хэрвээ мөнгө гэж зүйл байдгүй байсан бол бид нар хоорондоо бараа солилцож 8 хийх хэрэгтэй болно. Жишээ нь нарийн бовчин хүн өсчөнд ороод яаж үсээ засуулах вэ? Мэдээж өөрийн барьсан талхал санал болгоно. Харин нөгөө өсчин нь талх авахыг хүсэхгүй байвал яах вэ? Тэр төлбөрөө юугаар авах вэ? Ингээд асуудал тун төвхтэй болж байгаа юм. Үүнээс л үүдэж мөнгө гэж зүйл бий болсон юм. Ямарваа нэг худалдаа 8-аг хийхэд хялбар болгох гэж тэр шүү дээ. Тэгэхдээ мөнгө гэж зүйл үргэлж үн цэнтэй байгаагүй. Юмны үн тэнгэрт хатсан үе байсан. Хөх. Юу болох нь вэ? Хоёулаа хаана байна? Мэдэх юм алга. Юутаач би их үлсэж байна. Тэрийг хардаа. Заавал 4 зоосоор юу авч хүрэх вэ? Та юу авмаар байна? Энээс хоёрыг. Наад мөнгө ч хөрөхгүй. Энэ хүн үнэ нэмчихлээ шүү дээ. Яагаад нэмж байгаа юм бэ? Яагаад гэвэл хүмүүсийн гар дээр ахиу мөнгө байна. Худалдаж авах бараа бүтээгдэхүүн нь ч байна. Миний бялууны эрен тэрэгцээ өссөн. Гурлийн үнч нэмэгдчихсэн. Би дээрэмчинд ажлын хөлсөөг нь модны үнч мөн адил нэмэгдсэн. Тиймээс нарийн бов өртөг өндөртэй гарч байгаа. За дараагийнх нь. Санаа зовсны хэрэггүй. Та хоёр дахиад жааханд мөнгө хэрэгтэй. Гайхалтай.
Танд маш их баярлалаа. Итгэмээргүй юм. Энэ хүн үнэ болмол нэмээд байх юм. Хоёулаа эндээс юм худалдаж авч чадахгүй юм байна. Гүй яах вэ? Та хоёр дахиад жаахан мөнгө хэрэгтэй юм байна л да. Байзаарай. Би чамайг таних юм байна. Чи чинь үний хүсэлт биш дээ. Оо, сайн байна. Чи их ухаантай учраас би энд байгаа хүмүүсийг мөнгөөр шагнаа. Үгүй болохгүй. Хөөх, ямар гоё юм бэ? Үгүй дээ, яалаа гэж хитрхи их мөнгө байгаад бараа бүтээгдэхүүн нь цөөн тоотой байвал юмны үн өснө шүү дээ. Тэгэхээр мөнгө үн цэнэ алддаг байхгүй юу? Зөвхөн энэний төлөө хичнээн төгрөг амлаж байна гэж сарын өмнө арай л хямдхан байсан юмсан. Өмнө нь худалдаж аваад болдог байсан чинь одоо ч дийлхэ болжээ. Юмны үн байнга л өсөх юм. Харин тэтгэврийн мөнгө маань хിവэрэ. Хадгаламжинд байгаа мөнгө маань өдөр ирэх тусмал үн цэнэ алдаж байна. Иймэрхүү хэцүү үед ядарсныг нь л зовх юм да. Тэгэхээр үний өсөлт гэж энийг л хэлдэг байх нь. Нэг эхэлчихвэл зогсооход үнэхээр төвөгтэй асуудал байна шүү. Өнөөгч өрөөд ирлээ. Эндээс хурдан явцгаая. Мянгасан 1993 онд мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийг Монгол Улсын засгийн газар Монгол банктай хамтран хэрэгжүүлэх Улсын их хурлын тогтоолыг анх удаа баталсан. За гэсэн ч энэ тогтоол 2001 оны хүртэл үндсэндээ хэрэгжээгүй тасарсан гэж хэлж болох юм. Харин 2002 оноос эхлэн мөнгөний бодлогын үндсэн чиглэлд инфляцийн түвшинг онилж тодорхой түвшинд барих зорилтууд тусгагдаж эхэлсэн. Жил бүр инфляцийн хувийг хэдэн оронтой тоонд байхыг урьдчилан таамаглаж энэ хүрээнд барихыг эрмэлзлэгч инфляцийн түвшин тэр бүр байгаа он чадахгүй байна. Ингээд өнөө үед үний өсөлтийг хийх хандаг юм болоо тэрийг мэдэх юмсан. Багш, Европын төв банк үнийн тогтворжилт гэж яриад байсан шиг санах юм. Нэрээ тийм. Хоёулаа энэ тухай мэдээлэл нэмж олох хэрэгтэй. Хөөе, тэрийг хардаа. Өршөөгөөрэй. Үнийг тогтвортой байлгах нь таны хийх ёстой ажил уу? Яаж тэгдэг юм бэ? Би та хоёрт туслая. За тэгээд юугаар туслах вэ? Юу л да? Бид хоёр сая үний өсөлтийн мангастай дайралдаад ямар их хор уршиг тарьдгийг харлаа л да. Танай байгууллага энийг хянах ёстой юу? Үнийн өсөлтийн мангас гэсэн үү? Тийм ээ. Бид хоёр саяхан та хоёр энийг хэлээд байна да. Үний өсөлтийн мангас энэ гэж юу? Өчүүхэн юм байна штэ. Тийм ээ. Учир нь бидний гол үүрэг бол үнийг тогтвортой байлгах явдал шүү дээ. Бид үнийн өсөлтийг дунд хугацааны турш 2% дотор барихыг эрхэм зорилгон болгож ажилладаг юм. Яаж тэгдэг юм? Бид нар эхлээд үнийн тогтворжилтанд ямар нэгэн эрсдэл байгаа эсхийг хардаг. Ингийн тулд хоёр төрлийн судалгаа хийдэг л дээ. Нэгдүгээрт бид хэд хэдэн хүчин зүйлүүдийг хяндаг. Жишээ нь эдийн засгийн өсөлт, газрын тосны үн, өөрөөр хэлбэл богино хугацаанд бараа бүтээгдэхүүний үнэ өсгөж чадах хүчин зүйлс гэсэн үг. Харин хоёрдугаарт бид эдийн засагт хэр их хэмжээний мөнгө эргэлдэж байгааг хяндаг. Яагаад гэвэл энэ дунд болон урт хугацаанд үнийн өсөлт бий болох магадлалтай байдаг юм. Яагаад тэр вэ? Урд өмнө тохиолдож исэн үнийн өсөлтийн түүхүүдээс харахад нэг л зүйлээс үүдэлтэй байдаг байсан. Хэтэрхий их мөнгө хүмүүсийн гар дээр эргэлдэж байсан гэсэн үг. Зах зээлийн цөөн тооны бараатай их хэмжээний мөнгөтэй байвал үнийн өсөлт газар авах эрсдэлтэй. Хүмүүс бүгдээрээ л захаас нэг төрлийн бялуу авахыг хүсэн тийм үү? Тийм ээ. Гэхдээ үнийн өсөлт гэдэг ер нь юмны үн өсөхөд бий болдог үзэгдэл зөвхөн бялуугаар зогсохгүй бүхий л бараа бүтээгдэхүүн Инфляцийг дэлхийн улс орнууд хэрэглээний үнийн индексээр тооцдог. За манай улс ч мөн адил инфляцийг хэрэглээний үнийн индексээр тооцдог. Хэрэглээний үнийн индекс гэдэг нь хэрэглээний сагсан дах бараа бүтээгдэхүүн үйлчилгээний үнийн ерөнхий өөрчлөлтийг илэрхийлдэг үзүүлэлт юм. Тухайлбал та бидний өдөр тутамдаа хэрэглэдэг ургамлын тос, сүү болоод за төмөс хүнсний ногоо, за нарийн бов, талах зэрэг за өдөр тутамдаа хэрэглэдэг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн болоод үйлчлэгээний жагсаалтыг хэрэглээний сагс гэж хэлж болох юм а. Улсын хэмжээнд инфляцийг хэрэглээний сагсан дах 329 нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өвчлөлтөөр илэрхийлдэг бол за зах зээлийн багтаамж болоод иргэдийн хэрэглээтэй холбоотойгоор орон нутагт 214 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн үйлчилгээгээр инфляцийг тооцож байна. Инфляцийг үндэсний статистикийн хороо тооцож хянах үүрэгтэйч за нам тогтвортой түвшинд барих нь Төв банкны үндсэн үүрэг юм а. Жишээ нь нарийн бовчныг бүтээгдэхүүнийхээ үнийг нэмүүлэхгүй байх талаас нь арга хэмжээ авч болох уу? Тэгэх боломжгүй. Тэгэхдээ бид хүүгийн хэмжээг хэд байхыг тогтоодог юм. За би та хоёр тайлбарлаж өгье.
Чи банкнаас зээл аваад машин ч юм уу аль эсвэл хөрөгч авлаа гэж бодоход тогтоосон хүүгийн хэмжээг үндэслэн хүү төлнө. Өөрөөр хэлбэл хүүгийн хэмжээ гэдэг нь мөнгөний үн гэсэн үг. Тэгэхээр мөнгөний үн аль эсвэл хүүгийн хэмжээ өндөр байх тусам мөнгөний эрэлт бага байна. Хүү өндөр байх тусам хүмүүс банкнаас мөнгө зээлэхгүй шүү дээ. Яг зөв. Тийм болохоор бид нарын үндсэн ажил бол хүүгийн хэмжээг тогтоох явдал юм шүү дээ. Тэгэж байж л юмны үн тодорхой хугацаанд тогтвортой байх юм байна. Яг зөв. Юмны үн доктортой байна гэдэг чинь хүмүүсийн мөнгөнд итгэх итгэл дэвшнэ гэсэн үг. Мөнгө хадгалах, хөрөнгө оруулалт хийхэд илүү хялбар болдог. Та хоёр хэдэн сарын дараа дэлгүүр бол юмны үн одоогийнхтой бараг ойролцоо байна. Үүнээс гадна үн доктортой байхад компаниуд хөрөнгө оруулалт хийдэг юм шүү дээ. Энэ нийтийн засгийг тэлж ажлын байрыг бий болгодог юм. Ингэхлээр улс орн маань цэцэглэн хөгжинэ гэсэн үг тийм үү? Тэгэхээр энэ нөхөр том болох тусам эдийн засагт хүндрэл учруулдаг. Хүмүүсийн мөнгөнд итгэх итгэлийг хүртэл алдагдуулдаг. Тийм болохоор Европын төв банк, Европын системийн ажилчид бид ажилдаа маш хариуцлагатай ханддаг. За бодлогын хүү өсөх нь ямар нөлөөтэй зах зээлд ямар нөлөөтэй байдаг юм бэ гэхэлэр бодлогын хүү өсснөөр инфляцийг бууруулах, за суур инфляцийг эрчимжүүлэхгүй байх гол нөлөөтэй байдаг. За суур инфляц гэдэг нь бол Монгол банкнаас тоосч гаргадаг үзүүлэлт байгаа. За хэрэглээний сагсан дах бараа бүтээгдэхүүний дийлэнхийг нь үн өсөхийг инфляц гэж нэрлсэн. Энэ дунд бас хэлбэлзэл ихтэй бараа бүтээгдэхүүн бол байдаг. Тухайлбал шатхуун, хүнсний ногооны бүлэг гэх мэтэр хэлбэлзэл ихтэй бараа бүтээгдэхүүнүүдийг хасаад ерөнхий үнийн хандлага хаашаа чиглэж байна гэдгийг суур инфляцаар харуулдаг байгаа. Тэгэхээр бодлогын хүүг өсөж байгаа нэг хэлбэр нэг гол зорилго маань суур инфляцийг нам доктортой түвшинд аваачих явдал байгаа. Үндэсний статистикийн хорооноос 1991 оноос эхлэн хэрэглээний үнийн индексийг тооцож эхэлсэн. Анх 1991 онд 123 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглээний сагсанд оруулж тооцож эхэлсэн бол одоо 5 жил тутамд сагсны бараа бүтээгдэхүүний нэр төрлийг шинжилдэг. 1996-аас 2000 онд 205 бүтээгдэхүүн сагсанд байсан бол 2001 онд 239, 2006-аас 2010 онд 287, 2010 оноос хойш 329 бүтээгдэхүүн болгож хэрэглээний сагсыг тус шинжилжээ. Одоо хэрэглээний үнийн сагсан дах 329 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн үйлчилгээний үнийн өөрчлөлтийг судлах замаар инфляцийг хэмжиж байна. 329 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг үндсэнд нь 12 бүлэг болгон авч үздэг. Хамгийн сүүлд буюу 2010 онд шинжилсэн хэрэглээний сагсанд хүнсний бараа, ундаа усны бүлэг 29.3%, хувцас бүс бараа гутлын бүлэг 16.1%, орон сууц ус цахилгаан түвшний бүлэг 12.3%, тээвэр 12.2%. Боловсролын үйлчилгээ 4.7%, гэр ахуйн тавилга бараа 4.7%, холбооны хэрэгсэл шуудангийн үйлчилгээ 4.4%, эм тариа эмнэлгийн үйлчилгээ 3.6% эзэлжсэн бол согтууруулах ундаа тамхи 3.2%, амралт чөлөөт цаг соёлын бараа үйлчилгээ 2.8%, зочид буудал нийтийн хоол дотуур байр 2.6% эзэлж байгаа бол бусад бараа үйлчилгээ 4.1%-ийг тус эзэлж байна. Тэгэхээр дундаж үрхийн хувьд хүнсний бараа, хувцас, орон сууц ус цахилгааны төлбөр, тээврийн зардалтаа нийт зардлынхаа 70 орчим хувийг зарцуулж байна. Үндэсний статистикийн хорооноос өрхийн орлого зарлагын нийгмийн эдийн засгийн судалгааг жил бүр 11 мянган өрхөд явуулдаг. Энэ судалгаагаар өрхийн мөнгөн орлого хамгийн ихээр зарлагддаг бараа үйлчилгээний нэр төрлийг тогтоодог юм а. Тухайн өрх маань сарда сая төгрөгийн зарлага гаргасан гэж үзье л да. Тэгэх юм бол тэр нь сая төгрөгнөөс маханд юу гэдэг 300 мянган төгрөг махан зарцуулжээ гэж бодох юм бол бид нар 300 мянган төгрөгийг чинь сая төгрөгийн таваахаар тухайн тэр махны тэр чагсаалтанд сагсанд эзлэх хувь хэмжээ гарах нь шүү дээ. 30% гэдэг юм уу тийм ээ. Сая төгрөнд 300 орчим тийм ээ. 30% гэх мэтлэнгээр тэр өрхийн хэрэглээний судалгаанаас тэр бүх бараа үйлчлэгүүдийг гаргаж авдаг.
Улсын хэмжээнд хэрэглээний саксыг бүрдүүлж байгаа 329 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнээс 55%-ийг импортын бараа бүтээгдэхүүн үйлчилгээ эзэлдэг бол за 45%-ийг дотоодод үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн эзэлж байгаамаа. Гэхдээ та бидний өдөр тутамдаа хэрэглэдэг бүх бараа бүтээгдэхүүн саксанд хамаардаггүй. Учир нь тухайн барааны нийт үнийн дүн нь таны өрхийн зардлын 1.2% хүрэхгүй үнийн дүнтэй бараа бүтээгдэхүүн байвал саксанд хамаардаггүй маа. За үүнээс гадна тухайлбал ижил нэр төрлийн ундаа усл гэхэд маш олон нэр төрлийн бараа бүтээгдэхүүн зах зээлд худалдаалдаг. Гэхдээ иргэдийн хамгийн их худалдан авдаг ундаа ус саксанд хамаардаг бол за хамгийн их сонгодог үйлчилгээ хэрэглээний саксанд ордог юм аа. Одоо хэрэглээний саксанд судалж байгаа гурилын жишээлбэл ямар гурил судлах уу гэвэл жишээлбэл Улаанбаатар хотын хэрэглээний саксанд одоо нэгдүгээр гурил гэхэд бол Алтан тарианы үйлдвэрийн гурилын сонгогдсон байдаг л да. Яагаад энийг сонгосон бэ гэхээр одоо нэг аж үйлдвэрийн мэдээг бас үздэг л дээ. Энэ аж үйлдвэрийн мэдээг үзээд одоо нийт үйлдвэрлэл одоо гурилын компаниудаар үзээд за энэс хамгийн өндөрж одоо их өөрөлдмөд их борлуулалттай их үйлдвэрлэлттэй гурил нь одоо Алтан тариач хэдэм одоо гих мэтлэнгээр одоо эндээс бас жишиж үзээд тэндээс тэр одоо яг Алтан тарианы гурилаа энэ саксанд оруулаач гэдэг юм. Иймэрхүү судалгаанууд хийдэг л дээ. Тийм. Ингэж одоо хийдэг. Жишээлбэл тэгээ цаашлаад бас одоо импорт орж идэг бараа бүтээгдэхүүний судлыг гэх юм бол одоо гадаад худалдааны мэдээг судлах жишээтэй. Нийслэлийн дүүргүүдийн үнд хариуцсан мэрэгжилтнүүд хэрэглээний саксанд сонгогдсон бараа үйлчилгээний 2800 гаруй үн тарифыг судалгаанд хамрагдсан дэлгүүр бараа үйлчилгээний 200 гаруй цэгүүдээс сарын тодорхой өдрүүдэд явц цуглуулдаг. Харин орон нутгийн хувьд 1997 оноос эхлэн хэрэглээний төвөр судалгааг бие даан явуулж үүн дээр тулгуурлан үндэсний статистикийн хороонд аймагуудын хэрэглээний үнийн индексийг тооцож гаргадаг. Иргэдийн хувьд зарим бараа бүтээгдэхүүний үн статистикийн хорооноос гаргасан үнээс өндөр байна гэдэгч за инфляц нь үнийн төвшингийн өсөлтийг харуулдаг учраас өрхийн хэрэглээний бүтэц үнийн өөрчлөлтөөс шууд хамаардаг юм а. Тиймээс хэрэглээнд илүү жин эзэлдэг бараа үйлчилгээний үн өсөхөд илүү өөрчлөгддөг юм а. Манай улсын өрхийн хэрэглээнд хонь үхрийн мах, талах, гурил, цагаан будаа, төмс, сүү, хүнсний ногоо зэрэг бараа бүтээгдэхүүний үн өсөхөд инфляцид хамгийн ихээр нөлөө үзүүлдэг. Гэхдээ сүүлийн жилүүдэд иргэдийн хэрэглээний нэр төрөл нэмэгдэж, зах зээл өргөжхийн хэрээр өрхийн зардалд хүнсний бүтээгдэхүүний зарцуулах мөнгөн хэмжээ багасж, тээвэр холбооны зардал нэмэгдэж байна. Тэгтээ ер нь бас монголчуудын 5 жилээр ингээд бас аваад үзэхээр бас хүмүүсийн хэрэглээнд бас өөрчлөлт орж ирж байгаа юм билээ. Жишээлбэл бид нар 2010 оны судалгаан дээр бол хүнсний бараанда монголчууд ч бараг 41% зарцуулдаг байсан. Нийт одоо хэрэглээнийхээ. Гэтэл одоо 10 жилийн дараа 30 төвшөө 5 жилийн дараа 30% гэхээр 10% зөрүү гарчиж байгаа биз. Тэгэхээр энэ хэрэглээнүүдэд хаашаа зарцуулж байгаа нөхөр зэрэг одоо нэг тээвэр одоо холбооны зардлуудад бас нэлээд өгч байгаа юм билээ. За энийг бас судлаад үзэхээр мэдээж бас монголчууд ч бас сүүлийн жилүүдэд өөрөх болгоомлны юутай маш автомашинтай болсон гэл тийм ээ. Тэгэхээр зэрэг автомашинда юу зарцуулах вэ? Бензин шатхан зарцуулна. Тэгэхээр бензин шатханд бол монголчууд бас мөнгө өгд юм байна. За тэгээд өрхийн баг гişүүд ч бас нэлээх гар утастай байдаг. Тэгэхээр одоо юуны гар утасны компаниудад бас монголчууд маань бас нэлээх мөнгө өгдөг болсон болоо да гэсэн тийм судалгааны дуун ажиглагдчихсэн л да. Энэ онд хэрэглээний саксны нэр төрлийг шинжилэн за хэрэглээний саксан дахь бараа бүтээгдэхүүн үйлчилгээний үн ерөнхийдөө өсөж байвал үүнийг инфляц гэж нэрлэж байгаа юм. Ингээнээр үнийн өсөлтийг инфляц гэж ойлгож болох юм а. Иргэдийн худалдан авч байгаа бараа бүтээгдэхүүн үйлчилгээний үн ханш богино хугацаанд огцом нэмэгдэх юм бол энэ нь мөнгөний үн цэнийг бууруулж за иргэдийн мөнгөний итгэлийг багасгадаг юм а. Энэ нь цаашлаад ажилгүйдэл ядуурл зэрэг нийгмийн сөрөг үзүүлэлтийг бий болгож эдийн засаг хямрах эрсдлийг бий болгодог юм а. Боломж сонголт нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар үзэгчдэнд инфляцийн тухай мэдээллийг хүргэлээ. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.